Нэг өдөр тоглолтын дээр Монгол ээжтэй чинь төмрөөгч одоо ингээд намайг ингээд нэг өдөр дээр ажиллаж байгааг харангуйтаа таандэрт voice дээр санал болгодог хгүй юу? Одоо ингээд Анука арт чи ажиллал мажил гэдэг. Тэгэхээр нөө би залуучуудаа юу гэж хэлэх гээд байгаа юм. Ямар нэгэн ажил хийжүүл тэрхээ зүгээр сэтгэлээсээ хийч. Хин нэгэнд зориулж биш. Одоо хин нэгэнд зориулж нөө ширээ арчин тэр гээл арчих биш. Үнэхээр тэрийг цэвэрхэн болгохыг хүсээд л арчиж байгаа. Эсвэл зүгээр ингээ орхичих биш. Хүн ингээд тэгээ арцсан алчуураа сайхан угаагаад хатаагаад үйлдэл чи хин нэгэн анзаарч л байдаг хгүй юу. Тэгээ тэрэндээ цай уух гэж бол ямар гоё үнэргүй алчуураар арчаавэ энэ ширийг. Тэгэхгүй бол одоо ингээл хідэн ч бас үнэртэй алчуур ямар нэгэн ажил хийхдээ жоохон мэдрэмжтэй тэгээ сэтгэлээсээ ажиллаж дараагийн хүн чинь тэр дараагийн ажил чинь гэл нэгдэлээд дараагийн хаалга нэгдэл. Тэгэхээр яг нөгөө түрүүн хосын харилцаан дээр зээлжсэн жижигхэн гаргаж байгаа үйлдэл нь надад айгүй хайр хүргэдэг гэдэг хэлсэн шиг бидний өдөр тутамдаа хийдэг жижиг үйлдэл болгон бидний амьдралын дараагийн шат үүдийг нээдэг. Тийм. Хин нэгэнд амар гоё харьцаа чинь дараагийн хүнд ингээл хажуунаас чи харж л байдаг. Гэхдээ зориулж гэдгийг амар ойлгох хэрэгтэй. Хин нэгэнд зориулж сайхан хандах, хин нэгэнд зориулж сайн хүн байх гэдэг чинь бүр өөрөөсөө гэдгээс шалт өөр бодлоо асуулт. Одоо ийм хүмүүс нэг юм эрэг хүн дуртай, сайхан сэтгэлтэй хүн дуртай гэмүүдээ өөрөө тийм бодоогүй ээжж би тийм хүн шүү дээ. Хүмүүстээ шал худлаа санаад байдаг. Шал худлаа ингэж юу яадаг. Манай миний дүү ч гэдэг юм уу те. Нүүрэндээ шал өөр бодолтой ээжж тийм хүмүүс бүр амар би саяхан тийм хүмүүсээс ерэн зайгаад байх хэрэгтэй байна гэдгийг ойлгосон. Тийм хүмүүст амар итгэчээд идэх байхгүй. Тэгэнгүүт тийм хүмүүс чинь яг үнд цаана бүр намайг амар муулаад наана бүр гэлинг тийм үн дургүй бол бас шүү дургуугаа илэрхийлсэн тэр. Тэгэхээр нөгөө нүүрэн дээр амар өөр юм шиг хэрнээ зүрхэндээ те тэр хүний бодож байгаа бодол амар идэг. Тэнгүү тийм хүн бас бити байгаарай. Үнэхээр дургуй муухай санагдах юм бол муухай санагдаж байгаа хэлдэ тий. Үнэхээр чадахгүй би амжихгүй гэвэл амжихгүйгээ хэлдэ. Дургуй хахад дургуй юмд хүчгүй гэдэг чиг тэр чинь тэгэл дараа нь цаг хугацааны ихээр харагддаг л. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг түшдэг. Subscribe хийгээд лавг гараг бүр хамтдаа шин түүх сонсцгоё.